Улсын хурал 2017 оны хаврын чуулганаар олон жилийн турш яригдсан батлан хамгаалах тухай, зэвсэг түвшний тухай, цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай гэсэн багц хуулийг батлан гаргасан. Эдгээр хуулиуд батлагдсанаар цэргийн байгууллагуудын нэгдмэл байдал сайжирч, харилцан хамтын ажиллагааг үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Цаашдаа цэргийн албаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгоход анхаарна гэдгээ нэр дэвшигч Мегомбын инх бол батлан хамгаалах салбарынхантай уулзах үеэрээ онцоллоо. Цэрэг батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер ахлагчдын тэтгэр тэтгэмж нийгмийн асуудлын талаар тодорхой асуудлыг хуулиар шийдвэрлсэн байгаа. Эдийн засагт нааштай ахиц зөрчилд гарсан үед энэ эрх зүйн зохицуулалтын дагуу та бүхэнд энэ хууль үйлчилж явнаа. Монгол улсын төрийн тэргүүн зэвсэг түвшний ерөнхий командлагч байдаг. Энэ утгаараа цэрэг айрын батлан хамгаалах салбарын мэдлэгтэй төрийн бодлогыг энэ салбар руу чиглүүлж чадах хүн байх ёстойг цэргийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд хэлж байна. Төрийн нуруу төвшин үзэл бодолтой үнэнч их орон сэтгэлтэй ийм тууштай хүн л байх ёстой. Мегомбын инколд бол өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгч тэр тусмаа зэвсэгчний ерөнхий командлагчийн үүргийг сайн гүйцэтгэнэ гэж цэргийн хүний хувьд цэргийн ахмад дайчны хувьд бодож байгаа. Миний бодоход бол ганц дээд боловсралтай тийм л хүн байх ёстой гэж бодож байна. Тэгээ энэ сонгуульд бол би энэ инколдыг бол дэмжиж байгаа. Энэ хүнийг гаргах юм бол Монгол бол яг хөгжин удаасаа хөгжлийнхаа шатан дээр ирсэн байгаа. Цэргийн албаагчийн тухай хуулинд оюутан залуусыг цэргийн мэргэжилтэд болгох заалт орсон. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн нээлтэд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбын инх болд оролцож, эх орон хамгаалах үйлсэд хөв нэмрээ оруулж буй залуучуудад амжилт хүслээ.